Сайн байцгаана уу та бүхэнд олон улсын амьдралсан үйл явдлыг таймлаг хүргэе. Америкийн нэгдсэн улс Иранд явуулж байгаа цэргийн ажиллагаатай холбоотой мэдээллийг хэлсэн байна. За Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампыг хэлж байгаагаар дайны үйл ажиллагаа одоогийн байдлаар тун удахгүй дуусна. За гэхдээ бол эцсийн ялалтанд хүрээгүй байгаа гэдэг хэлсэн байна. За хангалттай ялалтыг бол авах ёстой гэж үзэж байгаа учраас ийхүү одоо тухайн одоо дайн байлдааны үйл ажиллагааг үргэлжлүүлж байгаа гэдгийг мэдгдсэн. За тэрээр мөн хэлэхдээ Ираны эсрэг явуулж байгаа Америкийн ажиллагаа нь тун удахгүй дуусч магадгүй гэж хэлээд дайн бараг бүрэн дууссан гэж би бодож байгаа гэдгийг хэлсэн байна. За эдгээр тайлбарын дараа Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн хийсэн мэдээллүүдийн дараа Азийн биржүүдийн зах зээл дээр хань шууд бол буурсан ийм зарим мэдээллүүд гарч байна. За ялангуяа дэлхийн газрын тосны үн буурсан ийм мэдээлэл гарсан. За даваа гарагийн байдлаар бол нэг баррел нефт нь тухайн үедээ $115 хүрч байсан бол энэхүү буурсан байна. За Brent маркийн газрын тосны үн 8.5% буурч баррел нь $92.50 хүрсэн байна. За мөн Америкт арилжаалагддаг газрын тос 9% буурч нэг баррел нь $8860 болсон байна. За энэ одоо газрын тосны үн бол сүүлийн үед Иранд одоо мөргөлдөө эхэлсний ихэнх үеэс эхлээд 30% өндөр болж өссөн байгаа. За Азийн зах зээлд газрын тосны үн арилжааны ихэнх үед буурсан одоо үнэтэй түлхэц болсон гол үзүүлэлт болж байна. За үүнийгээ дагаад мөн бирж дээр зарим одоо голлох хувьцааны ханш нэмэгдэж өссөн ийм үзүүлэлт гарсан. За тухайлах юм бол Японы Nikkei 225 индекс 2.8%-аар мөн Өмнөд Солонгосын Коспигийн бирж бол 5%-аас дээш өсөлт үзүүлсэн байна. За мөн Азийн бүс нутаг болон олон орнуудын зүгээс бол энэхүү Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн хийсэн мэдээлэл тун таатай хандаж байгаа нь энэхүү биржийн үнээс харж байгаа юм. За мөн одоо эдгээр Азийн орнуудын хувьд бол Персийн болонгоос газрын тосоор нийлүүлэлтэд бол хангадаг ийм улсууд байгаа учраас үүнтэй холбогдуулан бас эдийн засагт нь эерэг нөлөөллүүдийг гарч байгаа юм. За үүний зэрэгцээ Израиль Теграны эсрэг дахин нэгэн шинэ давталгооны давлгааг эхлүүлсэн байна. За мөн Турк, Арабын нэгдсэн Эмират, Кувейт, Катар улсууд Ираны пуужинг амдан унгаасан гэдгээ мэдэгдэж байгаа. За харин Израилийн хувьд бол олон цохилтыг нь илрүүлсэн гэж мэдэгдсэн. За Ираны цохилтын улмаас Бахрейнд нэг хүн амиа алдаж олон хүн шархсан гэж тус улсын яамнаас мэдэгдэж байгаа. Бахрейний дотоод хэргийн яам Ираны цохилтын тус улсын нийслэл Манама хотын орон сууцны барилгад болсон гэдгийг хэлээд анхан шатны мэдээллээр нийслэлдэх орон сууцны барилга руу чиглэсэн Ираны илэрхий цохилтын улмаас нэг хүн насварч бусад хүн шархсан гэж яамны зүгээс мэдэгдсэн. За Арабын нэгдсэн Эмират улс Иракийн Курдистан дахь ерөнхий консулын газар нь эсгэгчгүйн онгоцны халдлагт орсон тухай мэдэгдсэн байна. За хэдийгээр хохирол учирсан ч гэсэн хүний амнаас эрсдэггүй байгаа. Арабын нэгдсэн Эмират улсын гадаад хэргийн яамны мэдгснээр Ираны энэхүү халдлага нь аюултай бие байдлыг бол үүсгэж байгаа. Бүс нутгийн аюулгүй байдал доктортой байдал бол занал хийсэн гэж мэдгдсэн. Израилийн хойд хэсгийн оршин суугчид шүнжин пуужин болон нисгчгүйн онгоцны давталгаанд өртсөн. За сэрэмжлүүлгийн дууд тохиог бол сонсож хонсон байна. За Ираны дэмжлэгтэй исламын шашинд Хизбалла бүлэглэл Ливаноос халдлага үүссэн. За тэдний хувьд бол Ирантай эв санааны нэгдэлтэй байгаа гэдгээ илэрхийлэн Израиль руу давталсан байна. За хүний амнаас хэрцсэн болон хохирол амсан тухай ямар нэгэн мэдээлэл одоогийн байдлаар ирээгүй байна. За харин энэхүү одоо үйл явдалтай холбогдуулан дайн байлдаан ойрхон дорндод өрнж байгаа мөргөлдөөнтэй холбогдуулан Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч даваа гарагт Оросын албаны улсын ерөнхийлөгч Путинтэй уцаар ярьсан байна. За тэдний хувьд Иранд өрнж байгаа цэргийн ажиллагаа болон бусад асуудлаар ярилцсан гэдгээ хэлж байгаа юм. За Путиний гадаад хэргийн зөвлөх Юрий Ушаков энэ талаар мэдэгдэхдээ уг одоо хоорондоо ярилцсан явдал нь тун илэн далангуй ажил хэрэгч болсон гэдгийг хэлээд нэг цаг орчин болвол энэхүү одоо уцаар ярьсан яриа үргэлжилсэн гэж хэлсэн байна. Тэрээр Оросын албаны улсын ерөнхийлөгч Персийн булангийн орнуудын удирдагч болон Ираны ерөнхийлөгчтэй бас холбогдсон байгаа. За мөн энэ хөв мөргөлдөөнийг бол улс төр дипломатын аргаар аль болох хурдан хугацаанд шийдвэрлэхэд чиглэсэн хэд хэдэн санааг илэрхийлсэн гэж хэлсэн байна. За Оросын албаны улс Америкийн нэгдсэн улс болон Израилийн зүгээс Иранд хийж байгаа дайн байлдааны үйл ажиллагааг тусалж байгаа гэсэн мэдээлэл сүүлийн өдрүүдэд гарч байгаа. За өнгөрсөн амралтын өдрүүдэд Америкийн нэгдсэн улсын хэвлэлүүд болох Washington Post, New York Times, Associated Press зэрэг томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн зүгээс Москвагийн зүгээс Тегеранд бол Америкийн нэгдсэн улсын цэргийн албан хаагчд болон цэргийн байгууламжтай холбоотой тагнуулын мэдээллүүдийг дамжуулсан
өгсөн байж болзошгүй гэсэн мэдээллийг тараасан. За энэхүү мэдээллийг тарахдаа нэрээ нууцлсан их сурвалжийг гол одоо үндслэлээ болгож иш татсан байгаа. Оросын холбооны улсын зүгээс Иран тусалж байгааг бол албан ёсоор одоогийн байдлаар баталгаажуулаагүй байна. За гэвч бол Москва Ираны эсрэг одоо явуулж байгаа Америкийн нэгдсэн улсын цохилтыг буруушааж болгоомжгүй алхамж гэж нэрлээд байгаа. За Путин ерөнхийлөгчийн хувьд даваа гарах болохоос өмнө Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчтэй уцаар одоо холбогдохоос өмнө ойрхон дорнодын нөхцөл байдлыг докторжуулах оролдлого нь дэлхийн эрчим хүчний заах зээлийг заашгүй аюулд оруулна, үүнийг өсгөн нийлүүлэлтийг хязгаарлах болно гэж хэлээд Оросын холбооны улс удаан хугацаанд үүнийг анхааруулж байсан гэдгийг хэлсэн байна. За мөн Оросын холбооны улсын удирдагч Москва болвол найдвартай эрчим хүчний нийлүүлэгч бөгөөд Аз намхан далайн бүс нутаг, за мөн зүүн Европын Словак, Унгар зэрэг орнууд өөрсдөө найдвартай түнш болох улс орнуудад газрын тос байгалийн нийлүүлсээр байх болно гэж хэлсэн байна. За түүнчлэн Оросын холбооны улс найдвартай түншүүдтэй нийлүүлэлтэд нэмэгдүүлж байгаа гэсэн мэдээллийг Оросын холбооны улсын ерөнхийлөгч хүргэсэн байна. За Америкийн нэгдсэн улсын хувьд мэдээж хэрэг Иранд хэрвээ Оросын холбооны улсын зүгээс ямар нэгэн байдлаар тагнуулын мэдээлэл, за Америктэй холбоотой, Америкийн цэргийн бааз, ажилтнуудтай холбоотой мэдээлэл дамжуулсан тохиолдолд энэ нь бол Трампын засаг захиргаатай одоогийн байдлаар өрнүүлж байгаа Оросын холбооны улсын яриа хэлцээнд сөргөөр нөлөөлөх нь ойлгомжтой. За Америкийн нэгдсэн улс Оросын холбооны улсын хувьд бол Украины дайныг зогсоох зорилгоор хэд хэдэн удаагийн яриа хэлцээрийг өрнүүлээд байгаа. За хэрвээ Вашингтоны одоо явуулж байгаа дайн байлдааны үйл ажиллагааны эсрэг Кремлийн зүгээс Тегранд тусалсан одоо илэрсэн тохиолдолд энэхүү хэлцээрүүдэд бол тодорхойгүй асуудлууд үүсгэх магадaltaй гэж үзэж байгаа. За үүнтэй холбогдуулан мөн цагаан ордны зүгээс мэдээлэл гаргасан. За Оросын холбооны улс үнэхээр Иранд тусалж байгаа эсхийг тухайн үедээ баталж хэлээгүй ч гэсэн хэрвээ ийм тусламж өгсөн тохиолдолд тийм ч их ялгаа гарахгүй байх болно гэдгийг хэлсэн байна. За хэрв та сүүлийн 7 хоногт Иранд юу болсныг харах юм бол тэд мэдээлэл авч байгаа бол энэ нь тийм ч тус болохгүй гэсэн мэдээллийг Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр бас мэдгдсэн байна. За түүний хувьд бол өөрийн одоо ерөнхийлөгчийн онгоцоор явж явах үедээ хэвлэл мэдээллийн хэрэгслийн ажилтнуудад тухайн мэдээллийг өгсөн байна. За харин энэхүү хэлцээрт одоо гол үүрэгтээ оролцож байгаа Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн тусгай айлч Стив Витков Оросын холбооны улс Ирантай тагнуулын мэдээлэл солилцож байгаа эсхийг баталгаажуулаагүй байгаа гэдгийг хэлээд гэхдээ ингэсэн тохиолдолд бол Москвад бас анхааруулгыг өгмөр байгаа гэдгийг хэлсэн. Өөрөөр хэлбэл цаашдаа Тегранд туслахгүй байхыг хатуу анхааруулсан гэдгээ Стив Витковын зүгээс хэлж байгаа юм. За харин Иранд бол үйл явдал өрнөсөөр байна. За Иран бол шинэ шашны удирдагч, дээд удирдагчтай болсон. За үүнтэй холбогдуулан төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр даваа гарагт тус улсын хүмүүс ард иргэд нь бол шинэ дээд удирдагч болох Можтаба Хаменийг дэмжсэн зохион байгуулалтаа жагсаал зохион байгуулсан. За үүнд нь бол хэдэн зуун мянган хүн оролцсон гэж мэдээлж байна. За оролцогчид Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампыг эсэргүүцэж байгаа гэдгийг хэлээд Иранд Америкийн нэгдсэн улс болон Израилийн хамтарсан дайн байлдааны үйл ажиллагааны хүрээнд цохилт өгөх аюул занал үлдэж байгаа ч гэсэн тус улсын хувьд бол өөрсдийн шашны удирдагч болох шинээр томилогдсон 56 настай Можтаба Хаменид үнж гэдгийг илэрхийлэн инхүү чагсаж тангараг өргөсөн байна. За энэхүү одоо шинэ улс төрийн одоо томилгоо, за шинэ шашны удирдлагыг томилсон явдал нь бол Израилийн цохилтонд одоо өмнөх шашны дээд удирдагч амнасаа алдснаас хойш 9 хоногийн дараа шинэ томилгоог хийсэн. Инхүү олон нийтийн зүгээс бас зарим нэгэн дэмжлэгийг авч байгаа талаар Ираны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс мэдээлж байгаамаа.